Сайн байцгаана уу? Миний бичлэгийг үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнтэйгээ үзэсгэлэнт Таиланд хотоос мэдчилж байна. Ийм сайхан үзэсгэлэнтэй газар ирээд бараг 7 гаруй хонж байна. Тэгээд сайхан амраад ийм үзэсгэлэнтэй газрыг үзэж харсан чинь ингээд олон сар ингээд дотор маань явж байсан бодлоо хэрэгжүүлмээр санагдаад энэ бичлэгийг хийх зориг шалгууллаа. Тэгээд өнөөдөр юуны талаар та бүхэндээ ярих гэсэн юм бэ гэвэл жирэмслэлтийн талаар. Жирэмслэлтийн үед юуг мэдэж байвал завхвал юуг мэдэж байвал таны хувьд танд одоо яг төрөлтийн чинь процесс маш сайхан сэтгэл готарлаар бага бас төрөлт маань ямар байх бол гэсэн айдсанд их автахгүй өөртөө маш ихтэйгээр бас тийм ч их удаан өвдөж зоохгүйгээр төрөх арга гэх юм да. Би энэ аргуудыг хэрэглээд туршаад миний төрөлт болол бусад хүмүүсийг бодох юм бол үнэхээр тийм миний төсөөлж байгаагаас ч илүү тийм хялбар тийм үнэхээр миний сэтгэлд хүрсэн төрөлт болж чадсан. Төрөлт маань бол тийм айхтар удаан өвдөлтөөр дүүрэн биш. Намайг их тийм хүн манад бол заваагаагүй гарч ирсэн. Өөрийнхөө онцлоор ярих юм бол би нэг үедээ хүн маань одоо 1 нас 6 сар удахгүй хүрчээ. Тэгээд хүүтэй болсон хүч маань бол үнэхээр мэдээж хэрэг миний амьдралд бол мартагдашгүй үнэхээр сайхан үйл явдал болж өнгөрсөн. Тэгээд мэдээж хэрэг анх ингээд тест аваад тестээ үзгээд 2 сараас гарч ирэхэд бол би учиргүй шууд баярлсан гэхээсээ илүү мэдээж хэрэг шоконд ороод тийм шокийн байдал байсан. Тэгээд хэсэг хугацаанд ингээд өөрөө тайвшраад аажмаар ингээд хүлээж авсан. Тэгээ хүлээн зөвшөөрөөд тэгээ сүүлдээ ингээд баярлалаа сэтгэл маань илүү ил гарч ирсэн. Тэгээ мэдээж хэрэг жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолддог зүйлсүүдийн нэг бол мэдээж хэрэг айдас бас өөртөө тийм итгэл муутай ч юм уу те төрөлт маань ямар байх бол яаж төрнөө одоо төрөлт чинь болоо өөхөх сэхийн даван дээр бараг үхэд босоод бараг өхлийг мэдрэхтэй адилхан энэ гэж багаас бид нар ингээд биднэрт хэлж ярьсаар агаад ингээд тийм төрөлт гэхээр л амар зөвл гэсэн төсөөлттэй хүмүүжиж ирсэн. Тэгээ тийм болохоор мэдээж хэрэг жирэмсэн байх үедээ бол бас тийм айдас бол байсан. Тэгээд мэдээж хэрэг жирэмсэн байх үед бол маш олон янз бүрийн бичлэгүүдийг үзээд янз бүрийн ном үзээд хараад уншаад мэдээж хэрэг судалгааны ажлууд бол явуулна. Тэгээд та бүхэн маань бол мэдээж хэрэг хийх нь бол мэдж байгаа. Эрүүл зөв хооллох хэрэгтэй. Тэгээд сайн унтаж амрах хэрэгтэй. Тэгээд мэдээж хэрэг бол хамгийн чухал зүйл бол мэдээж хэрэг хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Спортоор хичээлэх хэрэгтэй. Гэдэг зүйлийг бол мэдээж хэрэг та жирэмсэн болсон цагаасаа л сонсож мэдэж эхэлсэн баг. Тэгээд хамгийн чухал зүйлүүд бол миний хувьд болвол мэдээж хэрэг би эдгээр зүйлүүдийг бол дарамталж ирсэн. Зөв хаалж исэн. Зөв хаална гэдэг маань бол би ер нь бол бас гайгүй өөрийгөө
зөв хоолойтой хүн гэж боддог. Мэдээж хэрэг усыг бол ойрхон уун. Тэгээд алкогольны төрлийн хэрэглэхгүй, тамхи татахгүй. Тэгээд химийн гаралтай хоол хүнсийг бол бага хэрэглэх. Тэгээд дээрээс мэдээж хэрэг сайн унтаж амрах. Эдгээр зүйлүүдийг бол мэдээж хэрэг амьдралдаа хэрэгжүүл ярьсан. Төрөлтийнхөө өчид ч гэсэн мэдээж хэрэг энийг бол илүү баримтуулж ирсэн. Тэгээд эдгээрээс бол хамгийн чухал зүйл нь гэх юм бол миний хувьд бол надад илүү их тусалсан зүйл гэх юм бол сэтгэл санааны байдал. Эмэгтэй хүн болгон жирэмсэн болоод өөрийгөө бас мэдээж хэрэг хүүхдийн төлөө сэтгэл санаа өөдрөг байх хэрэгтэй. Өөрийгөө сайн ээж болно гэдэгт бол итгэх хэрэгтэй. Тэгээд хүүхд маань бол эрүүл саруу сайхан төрнө гэдэгт бол бас маш их итгэх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол та сэтгэл санаагаар өөдрөг байх хэрэгтэй. Сэтгэл санаагаар өөдрөг байхын тулд мэдээж хэрэг хоол хүнс, амралт, хөдөлгөөн гэдэг эдгээр зүйлүүд бол маш чухал. Тэр бүгдээр хоорондоо уялдаатай. Тэгээд жирэмсэн байхдаа бол тэгэл мэдээж хэрэг найз нөхдөсөө төрсөн ээж болсон найз нөхдөсөө бол мэдээж хэрэг төрөлт нь ямар байсан талаар мэдээж хэрэг асууж мэдээж лавлаж асууна. Тэгээд мэдээж хэрэг номноос, сэтгүүлээс, интернетээс гэдэг мэдээж хэрэг янз бүрийн юмнуудыг бол үзэж мэдэж авч байгаа юм л да. Тэгээд зарим ингээд сэдвүүд ингээд бүр гүнзгийрүүлээд уншаад судлаад тахлаар бүр ингээд толгой эргээд бас бүр ингээд бүр илүү айдас автуулах үед бол гарч ирж байсан. Тийм болохоор миний болоод зөвлөгөө болоод мэдээж хэрэг уншиж судлах юм бол бас судлах нь зүйтэй. Гэхдээ бүр тийм нэг сөрөг одоо янз бүрийн өвчин, хүндрэл энэ төр гэх янз бүрийн сэдвүүдийн талаар бүр битгий хэтрүүлж ингээд нухаж уншиж судалж мэдэрээ. Учир нь бараг тэдгээр зүйлүүд бол хэрэггүй байх. Яагаад гэвэл таны төрөлт бол үнэхээр сайхан болно. Би бол өөрөө төрч чадна. Надад тэгэх бол хүч бий. Миний хүүхэд бол эрүүл сарвал миний эзэн дотор байж байгаа. Тэгээ ээжийг бас зовоохгүйгээр миний төрөлт бол маш тийм сайхан хүндрэлтэй биш төрөлт болно гэдэгт бол бат итгэх хэрэгтэй. Би бол бат итгэж байсан. Тийм болохоор тийм одоо хүндхэн төрөлтөө хүмүүсийн яриаг, найзуудынхаа яриаг бол сонсохыг өөртөө бол маш хоригдсан. Тэгээ бас тиймэрхүү мэдээллүүдийг уншиж судлаж харахыг бол бас өөртөө харгалсан. Яг л би өөртөө миний төрөлт бол хамгийн тийм сайн төрөлт, хөнгөн төрөлт байх болохоор надад бол тийм хэрэгтэй хэрэггүй мэдээллийг би бол тархиа дүүргэхийг хүсэхгүй байна. Харин хэрэгтэй зүйлүүдээ бол байх ёстой, мэдэж явах хэрэгтэй зүйлүүд бол мэдэх нь зүйтэй. Тийм болохоор хамгийн чухал зүйл бол бүсгүүчүүдээ өөдрөг байцгаагаарай. Өөртөө итгээрэй. Бас маш их зоригтой байгаарай. Тэгээд надад бас хамгийн чухал зүйл болсон зүйл бол сэтгэл санаагаар өөдрөг байхын тулд бол тусалсан зүйл болоод мэдээж хэрэг бясалгал бас төсөөлөн бодолтын тасгалаад. Тэгээд бас өглөө болгон би бас өөрийгөө зоригжуулах тийм урмын өгнүүдийг их сонсдог байсан. Тэгээд жирэмсэн байх үед бол би 6 сар хүртлээр бол усан бассейнд явж байсан. Тэгээд хажуугаар нь бол фитнес хөнгөн тасгалуудыг бол хийгээд явж байсан. Тэгээд 6 сараас хойш эмэгтэйчүүдийн манай эмч маань бол намайг тасгалаа багасгасан дээр гэж хэлсэн болохоор
бэлтгэлийн талаар бол бид нар ингээл сөрөг зүйлүүдээс, сөрөг мэдээллүүдээс, сөрөг хүмүүсээс, сөрөг зүйлсүүдээс бол өөрийгөө аль болох жоохон тусгаарлах гэх юм уу, өөртөө тийм сөрөг муу зүйлсүүдийг наахгүй байхыг хичээх хэрэгтэй. Учир нь гэвэл та ямар байдгийг бол мэдэхгүй л дээ. Миний хувьд бол би тийм сөрөг зүйлсүүдийг сонсчоор бол би өөрөө айгүй тийм хүлээж авдаг. Болохоор надад айгүй тийм муугаар хэцүү хүн дээр нөлөөлдөг болохоор би мэдээ үздэг. Мэдээ үзэхээр ингээл шууд болол амар хар бараан мэдээлэлүүд айгүй их байдаг болохоор ингээд шууд намайг болол ингээл би ингээд чангалал айдсаар ингээд дүүрчдэг болохоор мэдээ бол сонсдоггүй. Тэгээд бас янз бүрийн хов жив бичсэн вебсайтуудаар бол ордоггүй. Учир нь надад бол тиймэрхүү бус хүмүүсийн хов живүүд бол миний амьдралд бол ямар ч өөр нөлөө сайн нөлөө үзүүлэхгүй болохоор би тиймэрхүү мэдээлэл энтрүүдийг болон уншиж судалдаггүй. Ард нь болоо эрэг гоё өөрийгөө хөгжүүлсэн гоё номнуудыг, сэтгүүлүүдийг тэгээд хүмүүсийн яриаг айгүй үзэх сонсох дуртай. Тэгээд бэлтгэлийн талаар бол миний зэрэг биднийг бол хэрэгтэй хэрэггүй бодлуудыг маань бол толгойносоо гаргаж хайхад бол тус болдог хамгийн чухал зүйл байгаа. Тийм болохоор та бүхнийгээ би төсөөлөн бодох, бясалгал хийх, тэгээд бас зүйлүүдийг бас санал болгож байна. Хэрвээ та эдгээр зүйлүүдийг хиймээргүй байгаа бол мэдээж хэрэг та эрэг сайхан кинонуудыг, нийгмийн кинонуудыг үзэж болно. Бас тэгээд төрөлт нь үнэхээр сайхан гоё болоод өнгөрсөн хүмүүсийн яриануудыг сонсож болно. Өөрийгөө маш их зоригжуулах хэрэгтэй. Тэгээ өөртөө бол та байнга би чадна, би сайхан хүүхдээ өөрөөрөө төрүүлж чадна. Ихэнх дийлэнх эмэгтэй хүмүүс төрдөг. Миний эргэн тойронд байгаа бүх найз нөхдөд маань ингээд төрөөд ээж болоод чадаад байгаа юм чинь би яагаад чадахгүй гэж бас өөртөө хэлж бас өөрийгөө зоригжуулж болно. Тийм болохоор өөртөө бол өөрийгөө л та зоригжуулж чадах хамгийн чухал хүн учраас та өөртөө байнга эрэг зүйлсүүдийг хэлж байгаарай. Эрэг хөгжмийг сонсож байгаарай. Эрэг сайхан киног үзэж байгаарай. Эрэг сайхан номыг үзэж байгаарай. Номыг үзэж уншиж байгаарай. Тэгээд бас гоё тийм ухаантай хүмүүсийн хэрэгтэй гэсэн зүйлсүүдийг сонсож аль болох өөрийгөө тийм өөртөө итгэлтэй эрэг зоригтой байлгаж чадах юм бол таны төрөлт бол таны хүснээр чинь болох болно гэдгийг би бол бараг л баттай хэлмээр байна. Яагаад гэвэл би бас жаргалсалтын эхний 2-3 сар бас л өмнө төр зүзэг болохоор бас өөртөө итгэлгүй бас яах болтоо их хөвдөх болоо өөрөө төрч чадхаа лөө их хөвдөх байхдаа яах бол гэж амар бас сэтгэл санаагаар бас унах ч юм уу бутрах ч юм уу айх ч юм уу уюуд бол байсан. Сүүлдээ болоод эвлэрээд за би бол үнэхээр жирэмсэн болсон учраас хүүхдээ заавал төрүүлэх ёстой. Төрүүлэхдээ бол би өөрөө төрмөөрэн. Тэгээ өөрөө төрөхдөө миний өвдөлтманаас тийм их удаан өвдөж намайг зовоохгүйгээр хүүмэн хурдан гараад ирээсэй гэсэн хүсэлтэй байсан болохоор өөртөө байнга тэгж хэлээд эрэг сайхан зүйлүүдийг дандаа өөртөө хэлээд тэгээд бясалгалаа. Би одоо бясалгал болоод guided meditation гэдэг YouTube дээрээс миний хийдэг нэг тийм хүн байгаа. Тэр
бясалгалыг бясалгал маань болохоор бас тийм нөгөө төсөөлөн бодолтын бясалгал байдаг болохоор миний толгой тарих манаас амраад бас ямар төрөлтийг хүсэж байгаа, ямар амьдралыг хүсэж байгаа талаараа бас тэр ингээд 20 минутын бясалгалыг ингээд хийсний дараа нэрээ тийм байх юм шиг санагдаад тийм болох юм шиг санагдаад ингээд айгүй гоё хичээл дүүрээд явцдаг. Тэгээд тэр бясалгалаа хийсний дараа бас YouTube дээр бас нэг Монгол уран зургийн өглөө болгон сасах хэрэгтэй гэсэн тийм гоё уран зургаар дүүргсэн гоё ишлэл одоо өгөл явдаг. Тэрийг би ингээд 15 минут сонссны дараа бас айгүй тийм эрт хүчээр дотоодоосоо би ингээд эрт хүч авах дуртай. Эрт хүчээр дүүрчдэг. Тэгээ тийм болохоор та бүхэн маань аль болох тийм хүнд төрөлттэй сөрөг хүмүүсээс хүнд төрсөн найзуудынхаа тэр төрөлтийг бүх сонсоорой. Тэгэх юм бол та улам айчин аль болох хөнгөн гайгүй төрсэн найз нөхдүүдээс үнэхээр сонсомоор байвал сонсоорой. Тийм хүн болгоны мэдээж хэрэг төрөлт өөр. Найз чинь хүнд төрөлттэй айгүй их өвдсөн, айгүй их шаналсан, зовсон хүнд төрөлттэй байсан гэж таны төрөлт бас тийм байна гэсэн үг бол биш. Тийм болохоор та нар маань тиймэрхүү юмнуудыг аль болох бага уншаарай, бага сонсоорой. Тэгээд сэтгэл зүйн маш тийм бэлтгэлтэй, хүчтэй, эрт хүчтэй байгаарай. Тэгж чадах юм бол таны төрөлт болол гайхалтай сайхан байх болно гэдгийг би та бүхэнд амламаар байна.